Бид эерэг чанартаа эргэлзэж өөрийн сөрөг чанартаа итгэдэг. Та сөрөг чанартай бол танд эргэлзээ төрөхгүй. Та өөрийн сөрөг чанартаа эргэлздэггүй. Хэрв та баг зэрэг депресстэй байвал удахгүй зүгээр болчихно. Би депресстэйгүү. Иймэрхүү депрессээс салах арга сайхан мэдрэмжээс салах шиг амжилттай болдоггүй. Та сайхан өөдрөг байгаа үедээ төр зурээ удахгүй болчихно гэдэг. Харин сэтгэл гутралыг болохоор байж л байна гэж боддог. Бид ингэдэг. Бид эерэг чанартаа эргэлзэж тэгээд өөрсдийгөө сөрөг чанартай гэж боддог. Өөрийгөө буруутгах нь оюун санааны хөгжлийн аялал хамгийн муу зүйл. Өөртөө эргэлзэж өөрийгөө буруутгахаа болох хэрэгтэй. Оюун санааны баялаг, мэдлэгийг эрэлхийлэгч альва хүний хамгийн түрүүнд хийх зүйл бол өөртөө эргэлзээ болох. Та эргэлзэж байхад яаж эргэлзээгээ арилгах вэ? Яаж та өөрөө эргэлзээгээ арилгах вэ? Танд хэлэх хүн хэрэгтэй. Усан бассейны хажууд зогсож байгаа дасгалжуулагч зүгээр л өсөр гэж зоригжуулдаг. Хэрвээ та усанд орохгүй бол сэлж сурахгүй. Эхлээд усан сэлхийг заагаад өгч. Дараа нь би ус руу орё гэх нь ухаалаг зүйл биш. Та хизээж сэлж сурахгүй. Гэхдээ аврах хүн багш тэнд байгааг мэдэж байгаа бол та санаа зовхгүй. Айж төгшөхгүй тэгээд сэлж сурна. Багш ямар ч үед таныг аврна гэдгийг та мэдэж байгаа. Тийм биз дээ. Та сурч байхдаа багш чиглүүлэгч таныг зөв замд байлгана гэдгийг мэдэж байгаа. Тэгэхээр өөртөө эргэлзэх асуудлаас та өөрөө гарч чадахгүй. Таны зөв гэдгийг зөв сайн чанартаа эргэлзэх хэрэггүй хэлж өгөх хүн хэрэгтэй.